Эрдэнэтийн хувьд бол мэдээж одоо 5 жилийн төлөвлөгөө маш чухал анхаарал татж байна. За ер нь одоо энэ төлөвлөгөөг харах юм бол за дэлхийн одоо томоохон улс орнуудтай одоо эдийн засгийн харилцаан дээр яг ямар өөрчлөлтүүд гарахаар байгаа бол за тэр дундаа ер нь одоо эх 5 жилийн хугацаанд хятад улс яг ямар одоо статус дээр очно гэсэн юм том зорилт байгаа. За одоо удахгүй 2 сарын дараа буюу 3 дугаар сарын эхний 7 хоногт бүгд найрамд дотор улсын ардын хурлын 14 дахь удаагийн чуулганы одоо 4-р хуралдаанаар энэ нэгдсэн хурлаар энэ батлагдах эдийн засгийн 5 жилийн төлөвлөгөөний бэлтгэл ажил түүнийг бичих, боловсруулах ажил иж чатандаа явж байна. Ер нь эдийн засгийн болоод нийгмийн том зорилтууд тавьж байгаа. Хэдийгээр олон нийтэд нээлттэй болоогүй байгаа ч гэсэн судлаачтай авч байгаагаар энэ эх 5 жилд хятад улс 3 зүйл дээр илүү фокусолж анхаарах юм байна. Шинжлэх ухааны технологийн буюу технологи аюулгүй байдалд илүү анхаарах юм байна. Шинжлэх ухааны технологийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг яг 5 жилийн дараа гэхэд үүнийг 2 дахин төвшин өндөр төвшөнд хүрсэн байна. Өнөөгийн 260 орчим тэрбум долларыг дахиад 606 тэрбум долларлоо ойтуулах. Хоёрдугаарт хүнсний аюулгүй байдал. Хятад улсын энэ өнгөрсөн 76 жилийн түүхэнд хүнсний аюулгүй байдал гэдэг бол маш чухал тулгымдсан асуудал үеийн үед явсаар ирсэн. Хүнсний аюулгүй байдлын салбарт Хятад улс засгийн газрын болон төсвийн хөрөнгө оруулалтыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх тийм төлөвлөлт бол хийж байна. За 3 дугаарт мэдээж энэ батлан хамгаалах салбарыг илүү өргөн хүрээнд батлан хамгаалах салбарын аюулгүй байдал гэдгийг зөвхөн цэрэг гэдгээр биш. Батлан хамгаалах аж үйлдвэрийн хэмжээ нэлээд өргөнөөр авч үзэж батлан хамгаалах салбарт оруулж байгаа энэ батлан хамгаалах салбарын төсвийг дахиад нэмэгдүүлэх тийм чиг хандлага гаргаж байна. Өнөөгийн түвшинд хүрж байгаа энэ 280 орчим тэрбум доллар дахиад нэмэгдэх баг. Жил дунджаар нэг 7-8% өсөлттэй явдаг. Энэ тэгэхээр 5 жилийн дараа энэ төсөв үндсэндээ 380 орчим тэрбум доллар руу очих ийм чиг хандлага харагдаж байна. За хоёрдугаарт нийгмийн салбарын бүтээн байгуулалт буюу шинжлэх ухааны технологиос гадна боловсролын салбарын реформыг 2002 онд хийсэн реформыг дахиад нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаас гадна боловсролын салбарт дэлхийн ранкнд байх өнөөгийн энэ байр суурийг нэмэгдүүлэх гэсэн ийм зорилго бол тавьж байна. За 3 дугаарт бас нэлээ энэ эх 5 жил Хятад улсын анхаарал татж байгаа нэг чухал зүйл бол энэ хүн амын өсөлт зогсож байгаа. За дээрэс нь гэрлэлт буурж байгаа. За дээрэс нь энэ хүн амын бүцдэх залуучуудын ажилгүйдлийг яаж хэрхэн багасгахгүй талд бол энэ нийгмийн шилжилтүүдийг арай огцом хийгээд байна гэсэн байдал дээр дүгнэлт хийгээд за тийм учраас залуу гэр бүлийг дэмжих за орон сууцны хөтөлбөр, ажлын байрны хөтөлбөр гэх мэт энэ хөтөлбөрүүд рүү анхаарах нь бол анхаарал татж байгаа. Харин эсвэргээр эх 4 жилд илүү дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтууд багасах чиг хандлага авт зам тавих, за төмөр зам агаарын одоо тээврийн харилцааны нисэх буудлуудын нисэх буудлууд зэрэгтэр хөрөнгө оруулалт харьцангуй багасаад өндөр хурдны зам за дээрээс нь илүү энэ нөгөө төрийн хөрөнгө оруулалтууд байгаа энэ дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтууд бол өнгөрсөн 5 жилийнхээс илүү нэмэгдэхгүй нэ. Харин гэсэн ийм чиг хандлагууд байгаа. Харин эсвэргээр энэ өөрөөр хэлбэл өндөр технологийн салбарт өөрөөр хэлбэл технологийн аюулгүй байдал нэлээд Хятад улсын хувьд хязгаарлаж байгаа хүчин зүйл болж байгаа нь хагас дамжуулагч юм би чипний технологид илүү их нэмэлт хий 2027 он гэхэд үндсэндээ Хятад улсын хувьд 5 нанометр бүхий энэ наривчил бүхий энэ чип хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг өнөөгийн нөхцөлд бол судалгааны түвшинд байгаа 27 он гэхэд бол үйлдвэрлэлийн масс үйлдвэрлэл рүү ойртуулъя гэсэн ийм чиг хандлага бол байгаа. Яг энэ дээр одоо шинэ Америк Хятад хоёр бол одоо маш юм өрсөлдөөнтэй зах зээлийг бол бий болгоцсон. За тэгээд энэ дээр бас бодлогууд нь гол бодлогууд нь яваад ах шиг байна тий. Тэгэхээр ерөн зүгээр одоо энэ Хятад Америктэй холбоотой яг одоо энэ өндөр технологийн чиглэлийн хөрөнгө оруулалт за энэ зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх тохиолдол дээр одоо шинэ Монгол ч гэдэг юм уу энэ улс орнуудтай харилцан хамтын ажиллагаанд яг ямар өөрчлөлтүүд гарах бол өөрөөр хэлэх юм бол манайхаас одоо чип үйлдвэрлэлд одоо ашиглаж болохоор тэр түүхийдийг худалдаж авах ч гэдэг юм уу тий. Энэ тал дээр хамтын ажиллагаа яг яаж өөрчлөгдөх вэ? Яг хөө манайх кобальт, никел, литий гэх мэтийн одоо нөгөө критикал металлууд бол Монголд байна. Гэхдээ бид энэ тал дээр урчилж одоо хайгуулын салбартыг илүү нээлттэй болгох, юу гэдгийг металл ашигт малтмлын
төрлүүдэн ялангуяа эрэл хайгуулын чиглэлд хийх гэж байгаа энэ эрэл хайгуулын лицензийг илүү нээлттэй болгоод энэ салбар руу хөрөнгө оруулалт орж ирэх магадaltaй. За дээрэс нь технологийн бид энэ өрсөлдөөн дунд Монгол улсын нэлээд их ойртож болох нэг зүйл бол бид энэ манай байгаль цагуурын энэ хүйтэн сэрүүн энэ нөхцөлийг ашиглаад бид маш том хэмжээний дата төвийг Монгол улсад байгуулах тийм боломж гарахыг ч гэсэн үүсэхгүй. Дээрээс нь Хятад Америкийн технологийн энэ өрсөлдөөн цаашдаа дахиад ширүүсэх чиг хандлага болж байгаа. Өөрөөр хэлбэл хуучин Тайванд байсан энэ хоёр том үйлдвэрүүдийг нэгэд ороо Аризона руу зөөж шинэ үйлдвэрүүд байгуулж байна. За дээрээс нь Япон Солонгос зэрэгт бол Америк нэгдсэн улсын зүгээс энэ хагас дамжуулагчийн технологийн салбар дараа хамтран ажиллах маш нэгт хамтран ажиллах гэрээг одоо өнгөрсөн оны 11 дугаар сарын ихээр байгууллаа. Хятад улс ч гэсэн энэ дээрээс чимээгээ суусангүй илүү их энэ рүү өнөөгийн зарцуулж байгаа хөрөнгө оруулалтуудаа хоёр дахин нэмэгдүүлэх, ялангуяа энэ хагас дамжуулагчийн хэвлэгч гэх мэтийн ийм core технологиудаар нэмэгдүүлэх гэж байгаа учраас бид үүнд нэг хэрэгцээтэй байгаа. Өөрөөр бид зэсийн салбар за энд бол мэдээж core технологи зэсийн салбарын үн одоо үнэхээр одоо 13,000 даваад явчлаа тий. Бид энэ дээр зэсийн салбарын эрэл хайгуулын ажилд илүү нээлттэй хандах магадгүй зарим юудын байгаль орчныг асар бохирдуулдаг дээр илүү анхаарал тавьж бас хязгаарлалт байгаа бол энэ өндөр технологи шингэсэн энэ critical металл дээр энэ core технологи дэмжиж байгаа энэ дээр бид илүү хайгуулын болон ашиглалтын лицензээ илүү чөлөөтэй болгож өгөх юм бол 3 дахь орны хөрөнгө оруулалт орж ирэх ч илүү магадaltaй. Яг бол Хятад улсын зах зээл дээр өөрөөр хэлбэл жилд 14 сая тонн зэс хэрэгтэй. 222 сая тонн зэсийн баяжмал хэрэгцээтэй байгаа. Өөрөөр хэлбэл Хятад улсын гол технологи шингэсэн энэ саяын таны өгүүлдэг critical металлууд дээр гадаадын импортын хараат байдал бол ирэх 5 жилд дахиад оршсоор л байна гэж. Өөрөөр хэлбэл гол одоо эрэлт бол байсаар зэс гэхэд үндсэндээ 70 орчим хувийн импортын хараат хамааралтай байх. За дээрэс нь одоо чипний гол одоо үзүүлэлт хийхэд гол материал болдог. Одоо өндөр чанарын элсний хувьд бол үндсэндээ бас 60 гаруй хувь нь импортын хараат байх. Тэгэхээр бид ийм чиглэл дээр илүү хүч анхаарал тавиад бодлого нээлттэй болгоод энэ өрсөлдөөнд ч гэсэн бидний зүгээс бас өрсөлдөөний боломж олох ашиг боломжтой. Олон улсын зах зээл дээр бол өнөөдөр одоо газрын тоос за газрын хувирлмент ч гэдэм үү те энэ гол одоо өндөр технологи за дээрэс нь одоо бас стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийн хувьд бол нэлээд том юм өрсөлдөөн явагдаж байна. За ялангуяа одоо Америкийн хэцүү улс бол одоо Дональд Трамп энэ он гарснаас хойш Венесуэлд, Гренланд гэл маш олон юм улс орнууд руу өөрийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн маа. Тэгэхээр ер нь яг одоо эдгээр бодлогууд дээр бүгд нэмэгдэт ард улсын хувьд өрсөлдөөнөө яг яаж одоо чангатгаж ширүүсэх одоо өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж байна. За Хятад улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж яадаг гол одоо түүхий эдүүдийн хангамж тал дээр хүндрэл бол учирж байна. За саяын таны өгүүлдэг Венесуэл за одооны хямралтай байгаа Иран хоёр нэлээд Хятад улсын түүхийн нефтийн 20% хангамж ирдэг. Үүн дээр одоо хүндрэл гарч байгаа учраас Хятад улсын хувьд ялангуяа 3 дугаар улирал дээр гэхэд нэлээд тийм хангамж тал дээр асуудал үүсэх өндөр магадлал болж байна. За дээрэс нь Оросын холбооны улсаас ирж байгаа түүхийн нефтийн импортон дээр илүү өсөн нэмэгдэх магадлал улам багасжээ. Яг гэвэл Америк нэгдсэн улсын хоригоос шалтгаалаад. За энэ бол Хятад улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой барихад геополитикийн хүндрэл үүсэж байна. За хоёрдугаарт энэ үндсэн одоо core технологи дэмжиж байгаа critical металлуудын салбар дээр гэхэд никл, кобальт хоёр бол үндсэндээ 90-тэй шувийн одоо импортын хамааралтай байгаа. Гол Аргентин, Бразил, Канада гэсэн улс орнуудад энэ гол нийлүүлэгч улс орн байгаа. Тийм ч учраас сая Канадын ерөнхий сайд Бээжинд айлчилж энэ талаар Хятад улсын зүгээс бол нэлээд том хэмжээний урт хугацааны стратегийн түнш. Энэ бол нефтийн гэхээс илүүтэйгээр кобальт, никл буюу одоо энэ хагас дамжуулагчийн технологийн нэлээд гол түүхий эдүүд дээр урт хугацааны хангалтын гэрээ хийх талаар хоёр тал бол нэлээд сайн ярилцаж авсан байна.